Тасчаад хэлсэн байна. За. За энэ чи аль тэмцээний юу юм? Биличих уу? Яаж би хинийхэн газар нь хараадах. Нөгөөтний Скарс те. Скарс юм Pegasus гэсэн юм. Pegasus нөгөөх нь Arctic бол. Arctic бол-ын талбай юм шиг байна. Анзаардаг. За Sky Horse-ийн Bleach-ийн лигийн зооны 4 дахь тоглолт. Sky Horse клуб Arctic Wolves-ийн талбай дээр Скарсан гараных. гарааны 8 гаргаж ирсэн одоо. Ер нь бол гарааны 8 гэж хэлэхэд Скорсыг маш юу тоглолттой. Айлын талбай дээр тоглож байгаа нь төрүүлж гараагаа гаргана. За 8 хүн гаргасан 3 сэлгээтэй. 3 сэлгээ. За талбай эзэд. Талбай эзэд чинь цомын авраг юм байна. Тэгээ бас аврагуудын лигийн алтан пүүц байгаа юм байна. WWE-ийн бүстэй. За талбай харж болно. талбайс Энэ Билиш лигийн цомын аврагын цом. за гарааны 8-таа гаргатлаа. Талбай эзэд гэж хэлэхэд. Хин дээр хэнийг тааруулах вэ гэдэг нь их чухал. За иж байгаарай. За. Окей. За Талбай эзэд ихний шийдэл. Готэ зүгээс Конэ. Нэг шийдэлээр Конэ готэ зүг явлаа. Гараа их муу эхэлж байна. талбайс Хоёр дахь тоглолт. Исогийн эсрэг Сасори. Дахиад шийднэ. тэнцслээ. За дайсан зэрэг орж ирлээ. Дайсны зүг нэг шот ингэж ширнэ. За Счанаас тайлбарлаа. Нэг тэнэг панад ороод ирлээ. Ямар далжчихсан панадтай. тагаа хөөгдөж. Зүгээр наасуу. Исогийн фэн болтой. Харах юм. Исогийн удаан фэн орж ирээд. Сасорыг эсрэг Исо. Сагуул орсон уу? Хүрээгүй юу? Хүрээгүй. За хүрээгүй Исо алсан. Зүг наана гэж. За Хэмогийн эсрэг дугаар 18. Талбаас гарсан. Тэгэхээр дахин шийднэ. За хэвсэн дээр буух хэвээр. Манай 4-ийн 1 хэсэг. Хэмо. Гэ нэрийг хэлээд өгөх юм бол дээш харах магадaltaй байдаг. Хэмо яасан бэ харж гин үү? Шудраг. Харуулж байгаа. Харуулж. Хэмо яасан шүү. За Хисагийн эсрэг A2 гэдэг нэртэй хаа команд гинэ. Хисагийг танаас таньж байгаа Билич. Хиний гинигийн туслах. Хисагийн тэмцээнд дээр нэлээд сайн. За тэнцэж байна. Тэнд чинь дахиад шийднэ 2 дахь шийдэл. Сайн хар. Хисаги
Яасан харсан уу? Харагч гин үү? Наад холбоод нь үү? Харагч юм. Хисаг ялсан шүү. 100%. За актив бол энэ талдаа 3 хилээ авсан байгаа. Энэ талдаа 3 актив, 1 Sky Horse одоо нөгөө талын хийн. Яаж шиддэг юугаа зааж өгөхгүй. Шийдэлтвэл хоёулынгийн ингэж харуулна. Хоёулынгийн байрна. Талбай дээр байгаа тамирчин дээрээ гарна. Тэгээ шийднэ. Хэр өндөр шийдэхтэй хамаагүй хамгийн гол нь газар цэвэр унах хэрэгтэй. Яг ингэж шийднэ. Тэгээ газар гоё унах хэрэгтэй. Унахтаа чухал. Өндөр шийдэхтэй бол чухал биш. Намхан шийдсэн ч болно. Гол нь гоё унах хэрэгтэй. Ячирүү эсрэг. Габриэл унлаа. Ячирүү талтан пүүз байгаа. Сайн тамирчин. Хаас энэ тамирчны хоос хоостой бол чест гол. За Ребека. Монписын Ребекагийн эсрэг Пен. Гэтэ Ребекагийн талбарч бас Пенийг дэмжихгүй. Зөвхөн талбай дээр байгаа тамирчны нэрийг дуудана. Ребекагийн улаан пенс жол оош гээл. Ребека. Ой. Ребека очгцоо. На хоёр дахь фэн. Хоёр дахь фэн яг бол та хөөг явуулсан чи. За аврагууд лигийн алтан пүүз. Энэ WWE бүс байгаа нэгсний энэ жилдээ аврагууд лигт алтан пүүз авсан гэсэн үг. Энэ жилийн хамгийн сүүлийн үеийн формтой тамирчин гэсэн үг энэ бүс байгаа. Энэ бүсийг зүгээр нэг хөзөр шидээ дааз гэж бодож болохгүй. Үнэхээр формтой форм хадгалдаг байгаа. Батиста. Боо Хонконг одоо зүгээр Батистаг унгаахгүй л тас анлаад дараарай. Бонконг дуусна натгаа. Би чам бүх мөрийгөө тавьсан. Боо Хонконг. Асноо би транс хэлээгүй. Хар нөгөө Батистаг харуул. Батистагийн үгцгийг харуул. Ийм л байна. Боо Хонконг яасан шүү. Ийм болохоор тамирчтай форм гэж байгаад байгаа юм аа. Абара рейнжигээс 2B. Абара рейнжигийн талбай. Рейнжи. Дахиад шидэн. Манай камерч ажиллаа сайн гэрээ. Рейнжи. Дижээс гарсан. Дахиад шидэн. Дээш хаасан ч гэсэн хамаагүй. Рейнжи. Рейнжи хожигдлаа. Скарсхан. Айлын талбайд тэгж амны ялтлаа үлдэж чадахгүй гэж байна. За тэгэхээр дөрвөн бүл юм. Хоёр тал салцсан байгаа ингээд дөрвөөрөө. Тэгэд ялагдсан тамирчдыг хурааж аавна. Ямар ч оноогүй. Тэгэнгүүт энэ талд яг ингэж хоорондоо байлдана ингэж хоёр-хоёроор ингэж. Тэгэхээр энэ талд хоёр актив бас гарч ирсэн учраас Wolves-д маш ашигтай. Энэ тал дахиад энтэй хаалцах хэрэгтэй гэсэн үг. Энд бол яг тулцсан 2 Scars 2 Arctic Wolves энэ ч гэсэн. Тэгэхээр яг энэ үед тасалжуулагч нар өөрсдөө сэлгээж болно. Сэлгээний тамирчид энд гарч ирж болно. 3 сэлгээтэй. 3 сэлгээ хийхгүй байсан ч болно. Тамирчтай найж болно. Тэгэхээр айлын талбай дээр байгаа ихлэ сэлгээг нь би бол Scars-ыг сайн мэдж байгаа. Scars-ыг өдөртөд ойролцоогоор 5 жил болж байна. Миний үдгч хэлэхэд хитаан сайн, хитаан дээдэр 2 One Piece-ийн лигт 1 жил тоглоод үнэхээр сайн тоглоод босож ирсэн байгаа. Энэ хоёр тамирчин маш формтой. Тэгээд билиш лигтээ тасахгүй байгаа болохоор сэлгээр гарч ирж байгаа магадaltaй. Тэгээд 2B бол шин тамирчин. Canon жоохон сул, удаан тоглож чаддгүй. Тэгээ энэ хоёрыг суулгаад дээдэраа гаргаад тэгээд энийг шин тамирчнаа гаргаж ирэхээр шидлээ. Хоёрыг шин тамирчид маш хитгэл найдвар өглөө. Энэ талдаа Pegasus ялахгүй л чи яах юм бэ? Энэ талдаа Pegasus ялахгүй л шууд Arctic Wolf 1 оноо авна. Тэнцээний 1 оноо шууд хатгааж болно гэсэн. Тэгэхээр энэ маш чухал Pegasus-ийн үед. Энэ талдаа 50-50%-тай. За Arctic Pegasus илгээс одоо Arctic Wolf илгэн Arctic Wolf бол ердөөсөө бүгд жиг тоглолттой. Rookie сайн сэлгээний үед гэж хэлэхэд нөгөө хоёр нь дундад зэргийн тоглогч. Тэгээд сэлгээнд суух магадaltaй тоглогчдоос гэх юм бол Исаага, Хисаги энэ хоёрыг хооронд нь сэлгээнд суулгахгүй яг гэвэл хоёр клуб хооронд тоглож байгаа учраас бас хооронд нь
тоглоулна, хувийн карьер нь хэрэгтэй. Хувийн карьер нь өөрсдөнд нь хэрэгтэй. Зөвхөн Исог суулгалаа. Исог суулгаад Рукэг оруулаа. Шууд энэ талаа авахар шийдсэн болтой. За хамгийн хүчтэй өнөө. За. Тэгэхэд хамгийн өдөртөөр нь хоёр клубийн хоорондын хооронд нийцээ. Энэ хоёрыг хинж алсан клубийн үдэл хамаахгүй. Гэтэ хүүний карьерт хамаатай. Тоглогчдын нь өөрсдөө нь карьер. Исагийн аллаа. Нэг л шидэлтэй. Ив найртай дуусгасан болтой. Энийг алтан үн талаа. За, энэ тал Рукя. Хэрвээ Рукя хоёрыг ялах юм бол актив бол шууд 1 оноогоо авна. Тэмцээний 1 оноогоо бүтэн авна. Энэ тоо маш чухал. Күчиг Рукя. Багтаа оноо авчих чадах уу? Хоёулаа дээш шаардлаа. Хоёулаа дээш харсан. Дахиад шиднэ. Би л энэ шидлийг маш хичээн шидэхгүй болохгүй. За хоёулаа дээш харжээ. Хин тоглогч дээш харсан байна. Мөчөө өгөхгүй гинэ. Күчиг Рукя. Юу мөргсөн? Дахиад шиднэ. Хор мөргөцлөө. Хор мөргөчлөө. Рукя. Рукяса. Ийм болохоор за Рукясаар да би форум сайтаа гэж хэлжсэн мөнгөн пүүзтэй. Энэ мөнгөн пүүз гэсэн үг. Өмнө жил мөнгөн пүүз авч ирсэн. Би шин тамирчин маань ялагдлаа. Энэ талтаа ингээ актив болоолаа. Тэгээд энэ хоёрыг маш хажууллаа. 1 оноогоо баталгаажуулна. Энэ хоёр одоо хоорондоо байлдаа яасна. Интлийн ясантай байлдаад ингээд ялтын 3 оноо авах шийднэ. Юу яриад байгаа юм бэ? Тэнт зээш та одоо эдгээр хоорондоо тоглол болоо шүү дээ. Тийм энэ талаа авах юм бол лигийн тоглолт хэмжээд тэнцэн. Заавал ялагч тодорно гэсэн юм байхгүй. Окей, тэгвэл энэ талаа. За. Энд сэлгээ орохгүй шүү дээ. Сэлгээ хийц тий. За, Бангкок эсрэг дээдра. Гэтэ Бангкокийг дэмжин. Бангкок талбай дээр байгаа. Oh my god. Нохолцлоо да. Бангкокийг хүнхээр ядлаа. Таас энийг харж байгаа Бангкок үл энэ жилийн шилдэг тоглогч Боллонди эзэн. Боллондэр. Гэтэ сая амар мяарлагдлаа. Би яа ихтэй тэмцээн да. За, Ячиру. Хэрвээ Ячиру Пэнийг авах юм бол Дээдаратай тулдаж 3 оноогоо авна. Энэ дээр ялтах юм бол шууд 2 клуб мат хийцэн. Яг үгүй энэ 2 хүн гарсан болохоор. За. 1 оноо авна гэсэн үг. За. Ячиру. Юм үргэсэн. Тэгсэн чинь юунаас гарчлаа. Дахиад. Ячиру. За хоёулаа дээш харсан. Хоёулаа дээш харсан уу? Би дарч удаа аимс зүгээс. Ячиру. Оо! Хоёулаа өгсөн байгаа. Хоёулаа өгсөн. Дахиад шиднэ гэсэн. Пэн ялангаа автлаа сая. Ячиру. Яа, Пэн. Хоёулаа дээш. Пэн багтаа оноо авна гэж шийдсэн болтой. Ячиру. Дахиад. За мөчөг өгөхгүй айл нь л мөчөг өг. Айл нь мөчөг өгсөн. Ячиру. За энэ нь шудраг. Ячиру үнэхээр барсангүй Пэнийг сайн алцлаа. Даач Пэн. Ялагдлыг шүүрсэнгүй ингээд одоо ингээд 2 клуб маань тийдсэн. Тэгээ одоо зөвхөн хөөх карьерийг хөөхийн тул зүгээр хоорондоо байлдуулна. Яг зөв энэ дээр тоглогчтой статистикийг бичдэг байгаа. За энэ дээр Рукя шууд яллаа. Исагийг Рукя сэлгээр гарсан учраас Исагийн Рукя хоёулаа 2-2 оноотой энэ тоглолтын дээр Интеллекс шиднэ. За Pegasus хоорондоо жоохон өрсөлдөөнтэй. Нэг энэ доргу хүмүүс байдаг. За Пэн дуугаа гэж наа. Пэн ингээд энэ тоглолтын дээр 3 оноо авч байгаа. Нэг тамирчин нэг тоглолтын дээр хамгийн дээд нь 3 оноо авч. Авах боломжтой. Хамгийн дээд оноо авлаа. Пэн 3 оноо. За ингээд энэ хоёр клуб маань тэнцсэн. Хоороо нэг оноо авсан. Хоороо тэнцээсэн. Цаг өндөрлүүл. Хараачин тэмцэн дээр. Энэ одоо энэ дээр бичин те. Энэ үзэл бичин. За билич хаан. Файр. За Pegasus энд байна. Pegasus клубын статистик. Тэгээ Пэн 3 оноо авсан гэхээр Пэн энд байна. 3 оног энд чинь. Тэгээд 1 оноо авсан унаас Дядра гас Дядра л юм шиг.
театр юм. Театр доор. Ингээ болоо өвний карьер. Ингээ улирал дуусахаар хамгийн олон ялсан үнд нь шилдэг тоглогч юм. Тэг болдог байгаа. Энэ ингээд Хисаги 2 оноо. Рукия 2 оноо. Тэг 1 оноо авсан 3 байгаа. Исо 1 оноо. Ячиро 1 оноо. Банконг Анхны алтаа юм. Банконг анхны алтаа авчихна. Төрөөжл хямраасан байгаа. За, ерөнхийдөө нэг иймэрхүү. Тэгээд энийг сүцэлчих баг те. Энэ лигийн хүснэгт гэж хэлж болно. Тэгээд Лигийн хүснэгттэй ингээ авдаг. Энэ дээр нэг соноо нь гарч ирдэг. өөрийнх нь талбай дээр Pegasus-тэй. Хөл бөмбөг шиг байгаа. Тэнцвэл 1 оноо авдаг. Ялвал 3 оноо, ялахтал 1 оноо. За нэг иймэрхүү дүрмтэй байгаа. Ерөнхий ингээ нэг тоглолт ингээд бүх юм дуусч байгаа. За. Иглээс тоглолт.